Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн сургалтын төвөөс террорист халдлага болон хар тамхитай холбоотой гэмт хэрэгүүдтэй тэмцэхээр алба хаагчдаа чадваржуулж, туслах тусгай хэрэгслүүдийг нь сайжруулж байна. Үүний нэг бол мөрдөгч болон үнэч нохтыг бэлтгэн албанд сургаж байгаа юм аа. Энэ тесрэг дэлбэрэх бодис илрүүлэх чиглэлээр хар тамхи илрүүлэх чиглэлийн нохоон төлөөлөгч нохоо хоёр бол гадаад орнуудад бэлтгэгдээд ирсэн. Энэхүү бэлтгэгдэж ирсэн сургагч багш нар маань дотооддоо орон нутгийн цагдаагийн газрын нохоон төлөөлөгч нохоо хоёрыг бас сургаж байгаа. Терроризм үндэстэн дамсан одоо энэ тесрэг дэлбэрэх бодис хүний 8-аатай тэмцэх чиглэлээр бол бид энэ гадаад орнуудын сургагч багш нарыг нэлээд сургалтандаа төлхөө ашиглаж байгаа. Бусад улс орнуудын амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг бас судалж байгаа. Гарын авалга ном тохиомлууд гаргуулж байна. Алба хаагчдаа бол багцын буюу модуль сургалтанд хамруулдаг болсноороо бас нэг онцлог байгаамаа. Энэ маань тухайн төрлийн гэмт хэрэгтэд тэмцэхэд тухайн төрлийн гэмт хэргийг илрүүлэх арга тактик гэдэг дагнсан уг гэмт хэргийг онцлог одоо тэгээд тухайн гэмт хэргийг илрүүлэхэд яаж юу ямар багц тоног төхөөрөмж ашиглах уу, дэлхийн нийтийн жишг хандлага нь ямар болсон гэх мэтчлэнгээр тухайн гэмт хэрэгтэй яг чиглэсэн тухайн гэмт хэргийг илрүүлэхэд тухайн үйл ажиллагааг явуулахад алба хаагчдаа амар байхаар зориулагдсан модулийн сургалтуудыг бий болгоод алба хаагчдаа явуулж байгаа. 15 аймагаас шалгарсан цагдаагийн алба хаагчдыг мөрдөгч нохоог хэрхэн бэлтгэх талаар цагдаагийн сургалтын нэгдсэн төвөөс сургалт явуулж байна. Мөрдөгч нохтон цагдаа нарыг энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд чухал нөлөөг үзүүлдэг бөгөөд хамгийн багадаа 100 сая түнээс дэш 1 тэрбумын хохирол учруулсан хэрэгүүдийг энэхүү ноход илрүүлэхэд туслаж байсан удаатай. Энэ гадны орнуудад дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бол албаны нохоог ялангуяа хар тамхитай тесрэг дэлбэрхүүц олж илрүүлэх чиглэлээр бол онцгой анхаарч сургаж бэлтгэдэг. Нэг сургагдсан нохоо бол 50-60 мянган долларын үнэтэй болдог. Энэ тухайн үйлдвэрээс намайг гүлгэн чиглэлээс сургаад. Бид нар энэ ажилд бас зориулаад бүгд намд хятадд улсад 2 албаа, 4 албаагчийг энэ хар тамхи тесрэг дэлбэрх олж илрүүлэх чиглэлээр сургалтанд хамруулад ирсэн. Энэ албаагч нараар бол одоо дотооддоо нохоон сургалтыг явуулж байна. Энэ хар тамхи тесрэг дэлбэрх олж илрүүлэх чиглэлийн сургалтанд бол англи, испанил, шпингер испанил буюу англи, испанил, лабрадор үйлдвэрийн чиглэлийн голчлон ашиглаж байна. Мөн малино үйлдвэрийн чиглэлийн тохиог голцсон ашиглаж байна. Энэ дотооддоо үйлдвэр сургалтанд хамруулад ажил үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсон нохот маань бол одоо 6 төрлийн нохоо байна. 6 үйлдвэрийн 6 эзэнтэй тийм нохот. Гадаад улс оронд хар тамхи болон террорист халдлагатай тэмцэхийн тулд нэг мөрдөгч нохоог 120 сая орчим төгрөгөөр бэлтгэж албанд сургадаг. Харин манай улсын хувьд тийм боломж байхгүй тул өөрсдийн нөөц бололцоон тулгуурлын инхүү өөрсдөө сургаж албанд бэлтгэж эхэлжээ. Ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө тангараг өргөсөн цагдаагийн албаа хаагчид инхүү цагдаагийн сургалтын нэгдсэн төв дээрээ нэгдсэн журмаар сургалтанд хамрагдаж ур чадвараа дээшлүүлсээр байна. Live News мэдээллээ.